За сайн байцгаана уу арилжаачтай. Маркетинг математикийн 3 дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаагийн дугаараар Хормын ордонгийн 100 хаан байрлах NAB группийн барилгын 8 давхарт байрлах ESC Lounge-аас хүргэж байна. За энэ удаагийн дугаар Plus Mongolia Community-ийн үүсгэн байгуулагч Эрхэнбаяр, Plus Mongolia Community-гийн фанд хариуцсан арилжаач Гамболд, Picorn Community-гийн үүсгэн байгуулагч Тэмүүлэн нар хүрэлцэн ирсэн байна. За та гурав эхлээд өөрсдөө сайхан гоё товчхон танилцуулаад явж байгаа. За энэ дэсгэл. За сайн байцгаана уу? За юуны түрүүнд бол подкастт урьж оролцуулсанд баярлалаа. За намайг Тэмүүлэн гэдэг. За тэгээ Picorn арилжааны community-гийн ерөнхийдөө үүсгэн байгуулагч байгаа. За тэгээд манай community бол яг цэвэр арилжаан дээр суурилж үүссэн. Тэгээд арилжаагаар холбогдсон хүмүүс байдаг. За тэгээд миний хувьд бол 2019 оноос хойш идэвхтэй ер нь арилжаа хийгээд суралцаа арилжаад явж байгаа юм байгаа. За сайн байцгаана уу? За намайг Гамболд гэдэг. За Plus Mongolia фанд дээр бол арилжаа хийж байгаа. За тэгээд арилжаа хийгээд 2019 оноос хойш арилжаа хийж байна. За нийтдээ нэг 6 жил орчим арилжаа хийж байна. За ер нь хвчлэн бол яг фанд дээр бол төлөрч арилждаг байгаа. За сайн байцгаана уу? Подкаст үзэж байгаа хүмүүстээ өдрийн төргий. Намайг Эрхэнбаяр гэдэг. Би болохоор арилжаа хийгээд нэг 6 харам 7 жил одоо болж байна. Тэгээд ерөнхийдөө түлхүү крипто арилжаа хийдэг. Тэгээд сүүл 2 жилийн өмнөөс жил хагасын өмнөөс Plus Mongolia гээд арилжааны community тэгээд технологид зөвлөсөн тийм үйлчилгээний нэг тийм жижигхэн community үүсгэх гээд тэгээд яг үүсгээд дөнгөж яг эхнийхээ шатнд л юм явж байна. За бидэд энэ удаагийн дугаараар хүмүүр арилжаа хийж чадахгүй гэдэг сэдвээр ерөөхдөө ярилцаад явах юм. За тэгээд юуны өмнө ингээд яг нэг сэдв эхлүүлэхийн өмнө одоо та өөрийн хувьд анх хизэнээс ингээд арилжаа хийж эхэлсэн бэ? Яг юунаас олж одоо арилжааны зах зээл дээр ингээд хөл тавьж эхэлсэн бэ? Гэдэг асуултаар явуулчихвал. Окей. За миний хувьд бол 2019 оноос хойш ер нь бол яг суралцаад анх 2019 онд одоо нөгөө MFT wheel тагтайм гэдэг за одоо трейдер мөнгөчин те мөнгөчингийн хичээлийг аваад үзээд тэр нь бол анх суралцаад явсан. Тэгээ ер нь зөвхөн монголчууд тэр аяараа л баг тгийж сурсан болов гэж боддоо шүү дээ. Тэгээ тэрнээс хойш бол яг арилжаа маш идэвхтэй одоо хүмүүст түгээд те ер нь тэгэл хүн болгоно л яг forex гэж мэддэг болцсон, зах зохиосон сонсдог тийм болцсон гэж бод. Ер нь тэгээд яриад эхэлсэн. Тэгэл одоо сүүлийн за баг 3 жил орчим яг full time сууж арилжаа хийж байна. Одоогийн байдлаар бол яг цэвэр full time сууж арилжаа хийдэг. Тэгээд тийм байна. За миний хувьд ер нь бас яг адилхан. Анх MFT wheel тагтаанаас яг анхны яг forex хичээлээ ингээд үзээд судлаад бол яг энэ forex-ийн зах зээл гэж юу юм гэдэг талаар нэлээд сайн судалж авчихсан. За тэгээд тэрнээс хойш бол яг өөрөө хуваарай лүү одоо гүн зэрэл судалцаад явж байгаа. За яг full time болоод бол яг 4 жилийн хугацаа болж байна. За тэгээд энэ хугацаанд бол ингээд фанд арилжаа, тэгээд бусад одоо крипто арилжаа гэдэг олон төрлийн зах зээл бол ингээд судлаасан байна. За би болохоор ер нь биелж гэлтгүй ер нь айгүй олон одоо манай үеийн арилжаачд ингээд нэг адилхан болоо нэг 2019-20 онд нэг крипто бум хийгээд те ингээд авсан койн болох ингээд шууд маргааш өглөө нь босон гол өсчдөг ч юм уу те. Тиймэрхүү байдлаас ингээд энэ зүйл чинь боломжтой байна. Ер нь бол нэг тодорхой хэмжээний нэг хүний сайт ч хамаагүй тийм орлого болчих юм байна гэдэг анх тэтгэл үнэмшил төрөөд тэгээд тухайн үед крипто нэлээд сонирхож арилжаа хийж байгаа. Тухайн үед чи би оюутан байсан. 2 дугаар курс, 1 дугаар курс лсэн санагдаж байна. Тэгээд яг бүр амар full time арилжаа, яг CFD арилжаа сонирхгүй. Яг ингээ Binance-ийн нөгөө нэг зөв яг prolonge оруулж мэдэхгүй зөв Binance site дээр ингээ spotter coin-ууд авдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар явж байгаа. Сүүлд дөнгөж яг оюутан болоод төгсөөд яг анх диплома авсныхаа дараа шууд хэдхэн хоногийн дараа мөнгөчн зэрэглэлийн үүсгэн байгуулсан нөгөө MFT Wealth. Тэгээд тухайн үед бас нөгөө манай XMeta гэдэг crypto exchange гарсан байсан. Тэгээшээ apply хийгээд тэгээ ажилд ороод тэгээ ингээ ажилд орсон чинь ингээ битүү одоо тэнцээ чинь одоо манай ихмээ захирал мөнгөчн захирал гэл ингээд Монголын forex crypto-гийн ингээд бүр хамаг амжилттай гэсэн хүмүүс цуглдсан байна ш. Тэгэл яг орчинд нь ороод судлаад үзсэн чинь ингээд амар сонирхолтой тэнд байгаа хүн ингээд бүх хүмүүс л ингээд баг forex хийх ёстой юм шиг тийм амар гоё тийм нэг Wall Street мэдрэмж гэх юм уу. Тийм мэдрэмж авал. Тэгэл тэндээс хойш ер нь би иймэрхүү юмыг ер нь заавал одоо илүү dedicated илүү сайн сурах ёстой юм байна. Тэгээ сурах юм бол ийм гоё амжилттай болох юм гэдэг тэр уран зургийг аваад тэгээд эхлүүлчихсэн. Тэгээ full time болоод нэг
Яг би гэхдээ яг нэг 2022 оны 11 сар хүртэл ч юм уу дандаа крипто based ер нь дандаа крипто дээр л ярилж байгаа явдаг байсан. Тэгээд 22 оны 11 сараас 23 оноос хойш ер нь бол яг forex бас оруулж ирээ, safety ярилж оруулж ирээ. Тэгээд одоо full time ярилж байгаа явж байгаа. Тэр чинь 2019 онд чинь одоо маш олон залуусууд одоо NFT wheel сурч ирсэн шүү дээ. Тэгээ сурч ирсэн ер нь бол тухайн үеийн яг нэг арилжаа сонирхож ирсэн яг тэр нэг хэсэг бүлэг хүмүүс ер нь NFT wheel гэдэг зүйл Монголд ер нь хамгийн том нь хамгийн анхных нь л байсан баг тий. Өмнө нь тэрнээс өмнө чинь бас нэг мэрсэр бас нөгөө forex-тэй холбоотой нэлээд юмнууд яваал одоо ингээл бас нэг хэдэн хүмүүс байна те янз бүр болвол тэгсэн чинь нөгөө нэг за forex-ыг ингээд ер нь хүмүүс лөөргээд ойлгоцсон шүү дээ нэг хэсэг. Тэгсэн чинь NFT wheel тагтам чи анхаарч ирэхдээ энийг ингээд яг үе шаттаар анхнаас нь ингээд зөв зааяа гэд тэгээ гарч ирсэн. Тухайн үед бол төлбөртэй байсан сүүлд одоо өнгөө болцсон те. Тэгээд төлбөртэй үед нь аваад суралцаал. Тэгээд тэнцэнээс ер нь зүгээр ингээд олон жил болоод ингээд яг арилжаа хийгээд яваа. Тэгэл зөндөө олон ингээд хүмүүстэй арилжаар холбогдож шүү дээ. Тэгвэл бүгд л ер нь суурь нь баг эмхтэй вилдээс гаралтай хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр бодохоор л тэнцэнээс ер нь маш олон хүмүүс урсан юм байна даа л гэж бодсон. Огс нөгөө аюу системтэйгээр одоо бүх хичээлүүд нь аюу системтэйгээр явжсэн шүү дээ тий. Ер нь бол бүх юм яг хаашаатнаас нь аагаас явах тал нь баг тийм заасан. Гэтэ одоо тэр хичээлүүд жоохон хурж ирсэн баха тий. Одоо ер нь бас ингээл юм хувьсан гэдэг шиг түн шинжилгээний дарга барилууд ч гэсэн өвсөд явж байгаа юм шиг санагдаад байна. Би сая нөгөө сүүлд юу сонссон одоо хэдэн жилийн өмнө хуучин ашигладаг байсан арга барилууд одоо ашиглахаа болоод ирж байгаа өөр арга барилууд ингээд ашиглагдаж ирж байгаа гэдэг. Тэгэхээр одоо жишээ нь ингээд NFT wheel дээр одоо үтсэн хичээлүүд маань одоо тэр арга барил нь хоцордож байгаа болов уу хоцордохгүй ингээд яг гоо ингээд яг үндсэн мэдээлэл одоо мэдлэгэн болоод явж байгаа болов. Ерөнхийдөө юу л гэж боддоо шүү дээ. Яг арга барил хоцрогдно гэхээсээ илүүтэйгээр арга барил яг одоо ерөнхий фундамент бас байх ёстой. Хүн болгоно мэдчих ёстой тэр юмнууд гэж байгаа шүү дээ. Тэр юмнууд бол угаасаа хуучихгүй тэр хүмүүс хичнээн арга барил гүнзгийрээд амар одоо орчин үед гарч ирж байгаа гой нэршилтэй гой арга барил төр шинжилгээг сурсан ч гэсэн эцээ тэр дов theory тэр price action бүх юмнууд чинь тэр чинь суур үндэс нь болж өгч байгаа. Тэгэхээр тийм юмаа бол одоо хамарсаа сурах хэрэгтэй. Тэгээд нэмэлтээр зүгээр өөрийгөө яг өөр сорсуудаар бас нэлээд сайн хөгжүүлэх хэрэгтэй болов гэж бодож байгаа шүү дээ. Ер нь ингээ нөгөө суурийн анхнаас нь яг зөв сурчих юм бол одоо юу гэдэг Dovi онлоо ойлгох те. За тэгээ candlestick-үүдээ уншдаг болох. За тэгээд юу гэдгийг одоо зах зээлийн бүтэц байна те. Тэгээд тэрийг яг зөв яг ингээ сураад таньчдаг болох юм бол ямар ч арга барилыг ер нь бол сурахад амар амархан ойлгомжтой. Яг тэр чи бүгд ганцхан зүйл дээр л суйрлаад байгаа байхгүй. Харж байгаа өнцгүүд нь л өөр байгаа даа. Тэгэхээр л нөгөө хүмүүс зүгээр ингээд арга барил гэж хитрхи яваад байдаг. Арга барил энэ арга барил алдаг гэл тэгээд суурь ойлгоогүй. Тэгэнгүүт тэр арга барил ажиллахгүй байгаа юм шиг санагдаж ш. Тэрнээс яг амар хуучрахтаа ч шүү дээ. Тэгэл тэрийг яаж мэдэрч ийн л гэдэг ч болно. Наваг одоо сурснаас хойш айгүй олон төрлийн арга барил шинээр гарч ирж байгаа. Гэтэ бас би бас ингээд айгүй олон төрлийн арга барил ингээд судлаад тэгэл тэр арга барилаар ингээд арилжаа яаж үзээл те. Тэгээ явж байгаа одоо ингээд эргээд ингээд харахад яг нэг анх нэг сурч байсан юм яг л чарт дээр нь candlestick дээр нь dove theory тэгэл market structure гэсэн ерөнхий үндсэн нийтийн юм буцаад хардаг болчихсон. Харин тий. Яг л буцаад яг анх сурчсан яг тухайн үед яг сурчсан зүйл рүү одоо ингээд яг л тэр төвшөнд бэхлийн зэг дээр л буцаад ирж байгаа байсан тий. Тэгэнгүүт харин тэрэн дээрээс л би болохгүй байна л гэл ингээд шинэ арга барилууд хайгаал туршаал тэгэл гэдэг. Гол нь яг суурь зөв ойлгох нь л яж чухал. Тэнгүүд би бас тэр юу суурь гэдэг нь бас нэг юутай холбоцсон нэг юм статистикуд яваад байдаг шүү дээ. Одоо чинь forex net хийж эхэлж байгаа ч юм уу ер нь хийгээ явж байгаа хүмүүсийн бараг 95% нь алдаад 5% нь ашиг болдог гэдэг ч юм уу. Тэр нь магадгүй одоо зүгээр нөгөө нэг онлайн сорсоор би даа сурсан хүмүүс ч юм уу тэр статистик ажиллаж итэл нөгөө талд нөгөө суурь мэдлэгийн тэр нь одоо магадгүй бид нэг NFT wheel гэдээ яриад байна те бас өөр зөндөө газрууд ч одоо бас үүсээд бий болчихж байгаа. Тэнгүү тийм газруудаар ер нь явсных одоо яг тэр туршлагатай арилжаачтай ойрхон байсан нэг одоо нэг үр дүнд гэх юм уу одоо хэдэн жилийн өмнөхтэй харьцуулах тэр хувь ер нь хэр өөрчлөгдсөн гэж одоо та нарын хувийн өнцгөөс бодож байна. За ер нь яг зүгээр ингээл зүгээр өөр төрөй жишээ авах юм бол шүү дээ.
яг бие дагаа суралцаа тэгэнгүүт баг ингээл 4 жил ингээл үр дүн гаргаж чадахгүй л яваад байгаа байхгүй юу ер нь зүгээр. А тэгвэл яг хөө ингээд зүгээр туршлагатай хүмүүсийн ингээд суралцах ч юм одоо нэг талаас менторлуулах ч гэх юм уу тэгвэл зүгээр тэр нэг хугацааг ядаж нэг дахин багасгах ч юм уу 2 жилийн дотор ч юм болох боломжтой л гэж боддоо шүү дээ. Тэгэл ер нь яг зүгээр харилцаа чинь бас ямар ч арга барил сурсан одоо рискээ барихгүй, риск менежментгүй бол мэдээж ашиг хийж чадахгүй. Тэгэнгүүт тэрийг л яг анхнаас нь зөв ойлгохгүй бол тэгэл яг ойлгодгүй хүмүүс нь тэр нөгөө нэг ашиг хийж чадахгүй байгаа 90% багтдаг бол гэж боддог шүү дээ. Юмаа сурчдаг байхгүй хүн үзээд ингээд сурчдаг ойлгочдаг тийм. Тэгээд олон сорсос ингээд сурчдаг аюу олонтой мэдлэг авчдаг. Гэхдээ тэрийг ингээд одоо нэг зарим туршлагатай хүмүүсүүдээс илүү тэр цэцэлж авах нь аюу чухал юм байна үлээ. Тэгээд дээрээс нь нөгөө нэг сэтгэл зүй шийдвэр гаргалт гэдэг юм нөлөөлөнгүүд яг хувь өмнөх нь л тэр өөрсдийнх нь юунаас л болоод байгаа. Яг сахилга баттай трейдерүүд хүмүүс амжилтанд хүрч чадах байхаа л гэж боддоо шүү. Би жоохон хугацаа шаардлагатай. Гол алдаад байгаа юм нь богино хугацаанд л их мөнгө олох дээр л жоохон алдаад байна. Бас нөгөө арилжаач нөгөө хамгийн хэцүү нөгөө яг тухайн яг моментум одоо нөгөө сэтгэл зүйн дээр айгүй ингээд дээш доош айгүй савлгаатай байдаг. Тэгэхээр ингээд хэдий ингээд жишээ нь ингээд натаа гарах саалтууд юм аахгүй. Би ингээд хэдий ингээд урт хугацаанд ингээд арилж байгаа хараач ч юм уу арилж байгаа хийж байгаа ч гэсэн нөгөө богинохон ингээд нэг хэсхэн зуураа ингээд адын бодол ч юм уу тий орч ирэнгүүтээ миний ингээд бүх төлөвлөгөө байхгүй болчих жоохгүй. Тэгээ дахиад ингээд суралцах зүйл бас айгүй их гарч ирэхээр л гаж өсөл гэдэг шүү. Наа чи нэрэ гаж өсөл. Ганц сум 50 нэтэр гэдэг амар хийж тоо тий. Тайвтер одоо сая миний гаргасан алдаа ер нь байгаа юу? Гарах уу? Байна. Одоо ч гэсэн бас гаргах үед байна. Гэхдээ тэрийгээ бас жоохон контролд болцох юм уу? Бас нэг ингээл сайхан дараал шахаал тий. Гişтэй. Шатаах үе байна. Тэрийг гэхдээ нөгөө нэг яг үндсэн даасан дээр бол хийгээ болцсон. Тусдаа бас нэг тас сэнгэлж байгаа тэргээрээ гаж өслөө хангана гэж яг. Эсвэл өмнөхтэйг ярьцуулахад одоо сэтгэл зүйд нь нөлөө бага үзүүлдэг болсон ч юм уу тийм л. Өмнө нь бол яг зүгээр ингээд нэг дансан дээр л бүх юмыг хийгээд скальп чинь, свинг чинь, дэй чинь, маржин чахан тий. Яг тиймэрхүү байгаа. Тэгээ тэр нь ингээд алдаа байгаад гол нөгөө нэг орч риск менежментгүй л яваад яг төс тэгэл тийм үе бас байсан нэр нуугаад байх. Хүм болгонд л тохиолдож байгаа. Тэнгүү тэр нь өөрөө яриг хэлсэн үгүй. Яг нэг сайн бидний нөгөө нэг яриад байгаа сэдв байгаа шүү дээ хавтал хэлсэн. Тэрэн дээр би бас одоо яг тэр нөгөө нэг сэдвийн үндсэн одоо хүн болох амжилттай трейд хийж чадах уу гэд байгаа ш. Тэнгүүт яг одоо яг тэр амжилттай трейд хийж чадахгүй гэж ялгаад байгаа тэр зүйл нь өөрөө тэр сэтгэл зүйд нь бууж байгаа эсвэл тэр яг гаж хүслээ хангая гэж бид нар яриад байгаа тэр трейдээ яаж контролч чинь гэдэг зүйлээс бас аюу их ингэж ялгараад байгаа юм болов уу гэж бодож байгаа байхгүй. Тий, ер нь надад тэгэл гоё рискээ барайл явахад рискээ тохируулаад явахад зүгээр ингээд математикаар бодсон ч магадлалаар тооцсон ч тий нэг хүн одоо юу гэдэг за ингээл хүн болгон хэлдэг шүү дээ дансныхаа 1% бариад яваа тий нэг арилжаа 1% өсдөд тэгэнгүүт тэрэн дээр чи нөгөө нэг $100 дансаар 1% өсдөд $2 ашиг болохоор тэр чинь нөгөө нэг сэтгэл ханамж мэдрэмж гэдэг юм өнгөний мэдрэмж гэдэг юм өөр байгаа даа. Тэ тэрнээс биш бол $100,000 дансан дээр 1% бариад $1,000 өрсөлдөлөө $2,000 хийх юм бол тэр хүн тэр хангалттай шүү дээ тий. Тэгэхээр л гол нь тэр нөгөө нэг эхлэлийн баланс жоохон жижигхэн байгаад байгаа учраас тэрэн дээр 1% хүмүүс өрсөлдүүлж чадахгүй 10-20% өрсөлдүүлдэг. Тэгэхээр тэр данс шатаалаа уушхан. Яг 1% баримтлаа яваад 100 дараалж алддгүй л байхгүй юу? Маркетинг 100 дараалж алдах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тэр данс нэгсэндөө шатах боломж байхгүй л гэсэн үг байна. Ер нь ямар ч хүн нэг алд нэг он гэдэг ер нь иймэрхүү. Өсрөл нэг дараалж алдвал 6 7 за 10 те тэрнээс итерхгүй тэгэхээр тэр дан шатах боломжгүй. Би нөө саяхан фанд амжилтад авах гэдэг хөтөлбөрийн хүрээнд нэг юм симуляц авах. Тэгээд нөө статистикийн Монте Карло гэдэг симуляц заргацсан бай тээ. Тэгээд тэн дээр болонгууд одоо ингээ фандын 1 2 тэгээд тэрнийхээ дараа ингээ ашиг татах гэх нэг симуляцуудыг өгдлөг оруулж байгаа. За ингээ нийтдээ ингээ win rate нь за 35%-аас за 80% хооронд рейнж тавьж байгаа 5-5%. Тэнгүүд нь win rate-ийн 1 хэрц 2-т өгж байгаа. За тэгээд дунд нь ингээ 3 дараалж алдвал
тухайн өдрийнхөө арилжааг зогсоон ч гэдэг юм эсвэл тухайн өдрөө алдаж оноод нийт алдагдлын тоон нэг 5 удаа хүрэхэд бол зогсоон ч гэдэг юм. Тэгт одоо нэг өгдөл оруулж байгаа гэсэн симуляц ч гэсэн чинь ер нь бол хамгийн муудаа заяа 35% та win rate нь 35% та нэг ярьцах хоёртой тохиолдолд ер нь бол ингээд фанда тавах магадлал нь 11 2 дуурай шатаад 11% та. Тэгэл тэнгуүтээ win rate нь дахиад нэг жоох өсөд нэг 45% та тэгээд нэг ярьцах хоёртой арилжаадаа байхад л фанда 1 2 дугаар үе ингээд даваад дээрээс нь ашиг татах магадлал нь нэг 54 5% та байсан баха. Ингээд санаад. Тэр ер нь бол ингээд чинь ингээд тэр дунд нэгээд баг эхний үе дээрээ 10, 2 дугаар үе дээрээ 5, тэгээд ингээд дээрээс нь ашиг ингээд 5% зарлт гэдэг нэг 20% өгөөч штэ. Одоо 100,000 доллараас. Тэр ингээд харахад ер нь ингээд симуляцийн арга зүй дээр бол ямар ч тийм сэтгэл зүй байхгүй. Ерөөсөө анханасаа дөрөндөө суурилж байгаа учраас ер нь ингээд магадлаараа ботсон ч тэр ер нь бол одоо сэтгэл зүй л ингээд ав хайчвал ер нь бол ингээд ашигтай харилцах. Магадлал өсөж шүү дээ. Бараг сэтгэл зүйн арилж нөхөр чинь компьютер арилж чинь л гэсэн үг шүү дээ. Бараг тий. Компьютер арилжаад л ашиг татах магадлал нь 50% та гарч ирээд байгаа. Тий. Тэгэхээр тэрэн дээр тухайн өөрөө шийдвэр гаргах юм бол бас нэгдэх боломжтой. Тэгээ нөгөө win rate нь 50 болоод ирчихээ. Нэгдүгээр үеэд авах магадлал нь бараг 90% та. Нэгдүгээр үеэд аваад хоёрдугаар үеэд авах магадлал нь бас нэг 90% та ч юм уу. Тэгэл амар сэлэр амжилттай л гэлээ. 50% хэрч тэгэл 10 арилжээ гэдлээ. 5 нонд болсон. Тэгээд чи риск reward нь гэхдээ тэр чи багтай гэсэн үг шүү дээ. Багтай яг боломж нэгээс хоёртой арилжээ гэхэд 3 4 хийгээ хэлэх юм бол бүр урт хугацаанд. Тэгээ нөгөө фандын арилжаан дээр нэг арилжаагаар шууд авах гал үзээд идэг хүмүүс буруутаад байгаа. Тэгээ яг дийлэл босоод болгодог. Тэгэл эсвэл 3 4% рисклээ. Тэгэнгүүт чи алдаж болох хувь нь 10% шүү дээ. Тий. Хоёр арилжаа гээл тэр дан шатчихж байгаа байхгүй байна. Тасныхаа төрлөөс баг 8 ч уу. 8 6 мургаа. 8 6 мургаатай ч байна. Тэгэнгүүт тэр нөө шууд нэг арилжаагаар давах гад. Одоо миний хувьд гэх юм бол фанд бас арилждаг. Гэтэ би нэг арилжаан дээр 0.5% рисклдэг. Тэг хамгийн ихтэй 1%. Тэгээд юу нь явдаг. Тэгээл явхад тэгэл ашигтай л гарч ирээл. Тэгэнгүүт л нөгөө нэг гол нь шууд нэг арилжаагаар өмцөх нэгтэй биш. Тогтмол өдөр болгон нэг арилжаа нэгийг ирмэлцдэг те. Тэгээд тэр нь эхний арилжаа нээгээд тэр нь явчих юм бол магадгүй тип авчих юм бол тохоо өдөртөө болчдөг ч гэх юм уу тэгэл. 500 рисклээд одоо 100,000 долларын дансан дээр $500 рисклээд нэг харьц 2.5 хутаа арилжаа гэдэг чинь 1000-1500 ч юм уу ороод ир тэ. Тэгвэл тухайн өдөртөө болоо. Тэгэл 5 хоног за боёо 10 хоног тэгээд явхад л баг эхний үе шат авагдчихээн тэ. Дараагийн үе шатныг 5 хоног явхад авагдчихээн тэгэл. Тэр 3-7 хоног хэлбэрчээс байна. Тийм. Хүлээлг нь ороод Юу нэг төрөгдөхгүйгээр л айгүй нөгөө сахилбаттай. Тэгээ айгүй төвчээртэй явхад л ер нь л айгүй асуудалгүй санагдаад байна шүү дээ. Тий. Тэгээд нөгөө нэг одоо түрүү нөгөө хэлсэн яг арилжаа анх хийж эхлэхэд нөгөө эхлэлийн баланс жоохон хэцүү байдаг те. $100 хийгээл тэрүүгээр дээр нөгөө түрүү мөнгөний мэдрэмжиж ярьсан шүү дээ. Тэгэнгუთ хүмүүс зүгээр фандын данс аваад эхэлчихвэл зүгээр санагдаад идэх байхгүй. Фандын данс чинь нэгдүгээр тэр хүнд анх арилжаа сурж байхад нь давхар сахилга батын суулгаад өгчдөг. Дөрмийн ингээд ойлгуулад өгчдөг. Тэгээ фандын хүн дөрмөнд захирагчаар амар муухай штэ ер нь бол. Дөрмөнд захирагчаар тэгээд яг захирагддаг те. тэр чигээрээ захирагддаг. Нөгөө нэг юу гэдэг штэ. Маахан Монголынхоо хэл дээр ингэж тархаа бутрахаа ингэж байжгаад хятадын хэл рүү оронгуутлаа нэг нэг зогсдог. Тэр шиг байхгүй. Өөрсдийнхөө дансаар ингэж команд замраагаа арилждаг. Дөрмөдөө фаны нас авангуутлаа дөрмөө баримтлаад ингээд тэр дөрмийг дөрчихгүйгээр яваад. Тэгэл тэгэнгუთ тэр чинь яг тэр хүн цахилга бат гэдэг юм нөгөө суулгаж өгöd. Тэгээд тэр фаны насаар арилжж байгаа юм шиг арилжаал тэгэл явах юм бол уг нь бас боломжгүй зүйл биш. Айгүй ойрхон санагдаад мэдхгүй гэхдээ зарим надад л зүгээр тийг санагддаг. Нөгөө фаны дансууч чинь бас аюу нөгөө яг тухайн хүүхнийг айгүй систем рүү ингэж чиглүүлдэг гэж хараад байдаг шүү дээ. Өрн системтэй арилжаан л амжиж чухал шүү дээ. Та дэвд арилжааныхаа одоо анхны хөрөнгийг ер нь анх ээж одоо бүртгүүлчихсэн бэ?
За дандаа төрүүлж ирээд. Ер нь миний анхны баланс болохоор шууд криптогоор бүрдүүлчихсэн. Нилээн би чинь тухайн үед яг оюутан байхдаа нэг гасанкны нэг юм хадгаламж өгдөг гэсэн юм аа. Би тэндээ дандаа ингээ мөнгө идэг гэсэн хэрэг. Тэд нар хадгаламжаа цуцлаад ингээ дотоодын болон гадаадын койнуудыг спотер аваад тэрэн дээр угаасаа л тэгэл авсан койн бол угаасаа өсдөг байсан шүү дээ. Аюу нэг сонио ингээл нэг хит тонол өсчдөг. Тэнгүүд тэрэн дээр угаасаа би тийм амар одоо судалгаа хийгээд ч юм уу яг миний одоо яг цэвэр тэр чадвараар их юм уур чадвар арилжааны уур чадвараар тийм авсан ашиг гэж би одоо боддгоо. Яг гоё азал таарсан баг. Тэгээд тухайн койнууд ер нь нилээ өсөө. Тэгээд нэг нэлийн ханах хэмжээний тэр мөнгөн дээр хүрсэн үедээ би ингээд тэндээс нэг тодорхой хэмжээгээр баг баланс авдаг ч юм уу. Эсвэл тухайн үед болохоор фандын яг намайг ярилцаа эхэлж байхад фанд ярилцаа сонирхож үзээ эхлэе гэж яхад болохоор зөвхөн FTM уу тэгээ MyForex Funds гэж байсан баг. MyForex Funds нь одоо байхгүй болчихсон. Тэгээ FTM-ууд дээр ингээд найзуудтайгаа нийлээл ярилцаа хийгээл тэгэл тэндээс хаяа татна, хаяа амар шатаан тэгэл татсан мөнгөө цуглуулаад нөгөө койныхоо мөнгөтэй нийлүүлээл нэг баланс болгох гэж юм. Тиймэрхүү байдлаар ер нь бол өсгсөн ч яахгүй ихлүүлсэн баланс. За миний хувьд болохоор яг л нөгөө нэг $50, $60, $100-аар нэг зингэлж байгаа л үздэг шүү дээ. Тэгж яг арах эхэлчихсэн. Тэгээ яг явандаа бол тэр хугацаанд бол ингээд суралцаа явж байгаа. Тэгээ явандаа бол онгод одоо ингээд forex судалж байгаа. Тэгээ крипто ингээд хаяа хардаг. Тэгээ ингээд харж байгаа гот ингээд Монголын ингээд дотоодын койны ингээд сайтууд дээр болохоор Tether ингээд айгуунтэй. Гадны ингээд Binance ч юм уу өөр ингээд бирж exchange дээр очонгод койн мангар хямдхан байгаа гэдэг. Тэгээд эндээс нь аваад энд нь зараад эндээс нь арбитраж хийсэн юм шүү дээ. Арбитраж хийгээд ерөнхийдөө бол бас анхны бас арилжааныхаас хөргийг бол үүсгэжсэн. Тэгээд тэр бас их гоё боломжийг бол үүсгэсэн. Гэтэ яг ингээд анхны капитал нь олонгод яг тэр forex гэхээс илүүтэй өөр нэг юм койны нэг арбитраж арилжаанаас яг орж ирж байгаа. Тэгээд тэндээс хойш яг фандынхаа арилжаар гэлээ төлрөөд орж ирчихсэн. Яг хөө тэр хугацаанд бас ингээд давхар бас 50 тавихгүй 60 тавихгүй тэгэл цэнгэлээл тэгэл ингээд баланс хийсэн. Тий. Суралцаал явж байсан. Жисэн да. Би болохоор яг хувийн бизнес хийдэг байсан. Тэгээд яг тэр чинь нөгөө нэг орлого нь ингээд нөгөө нэг өдөр тутамд орж ирдэг. Тэгэнгუთ яг ингээд өдөр болгон тогтмол мөнгө ороод ирдэг. Тэгээд тэрвэрээ хажуугаар нь тэрнээсээ цэнэглээл $100 ийгээ шатаан тий $50 ийгээ шатаан $200 ийгээ шатаан. Ер нь тиймэрхүү байдалтай бас нэг хэсэг явсан. Тэгээд 20 онд ковид эдгээр гараад тэгээ миний нөгөө хувийн маань уусаа бүр дампууралд ороод хөл өрөө тогтоод тэгээ бүр дампуураад тэгээл яг тэрнээс хойш бол яг арилжаар бол яг эцэс төгсгөлгүй ер нь орё гэж шийдээ. Гэхдээ дундуурнаас нэг ажилд орсон. Тэгэл угаасаа амьдрахад хэцүү болчихж байгаа юм чинь. Тэгээд дундуур нэг ажилд ороо ремотер ажилладаг болоод тэгээс хажуугаар нь арилжаа хийн. Тэгж явж байгаа. Тэгээ ер нь юун дээр бол за яг forex-ээр ярих юм бол бас нэг нэлээд бас хөрхөн ашиг хийж мэгээд тэгэл бас л одоо бодохоор аз л байсан. Тухайн үед бол би болчих л гэж бодож байсан байхгүй. Одоо ингээ алах юм байна. Тэгээ нэг буруу шийдвэр мэдрүүд гаргаад буцаж тэрийг алдаад. Тэгээ дараа нэг ер нь гайгүй босч ирсэн. Тэгэл яг фандас FTM дээр FTM гэж мэдээл тэгэл тэрэн дээр арилжаа гээл тэрнээс нь гайгүй татаал тэрийгэ буцаагаад сэнэглээл те. Тэгээ өөр нь арилжаа. Тэгэл ер нь баг FTM дээр арилжаа хийж мэгээд тэгээ гайгүй ер нь систем суудсан болов гэж боддоо шүү дээ. Тэгээд одоо бол би тийм амар өндөр рискнээс гаргадгүй. Ер нь яг нэг лайв дансан дээр ч гэсэн нэг фанд дээр арилжиж байгаа юм шиг л. Ай доктортой. Тийм доктортой ер нь гэж. Тэгээ угаасаа тэгэл тэргээр л одоо амьдарч байгаа юм чинь. Тийм тэнэг шийдвэрүүд бол ер нь гаргахаар гайгүй болчихсон сүлээ. Тэгтээ бас нэг хаа ганц өрөөдөөс байна байдаг. Системтэй гэсэн шүү дээ. Би ингээд ерөнхийдөө ингээд маш олон ингээд арилжаачтай ингээд танилцаад ч юм уу ингээд явахад подкастыг явахад ингээд нэг хоёр төрлийн арилжаач байгаа юм шиг санагдсан. Нэг нь болохоор ерөнхийдөө ингээд техник лицей хийгээд мэдрэмжээ дагаад явцдаг. Нөгөөх нь болохоор одоо фундаментал тал руугаа ч юм уу тэгээ политик тал руугаа бүх одоо судалгаанууд хийж агаад нэг арилждаг нэг тийм хэсэг ингээд арилжаач байна. Тэгэхээр ингээд хайдын зүгээс одоо ерөнхийдөө арилжаачд ер нь яг ямар хөө зан
одоо төлөвийг ч юм уу, зан чанарыг ч юм уу авч явах юм бол ерөнхийдөө ер нь нэлээд ашигтай арилжаач одоо арилжаа хийгээд явах уу гэж боддог бай. Энэ дээр болохоор би яг ингэж боддتي. Ашигтай гингүүд ашиг гэдэг чинь яг ингээд дүгнэх яг хамгийн гол зүйл угаасаа л ашиг хийхин төлөө арилжаж байгаа. Гэхдээ аль нь илүү одоо респект авах вэ гэд би яг сүүл бодоод үзсэн байхгүй. Тэгэнгүүт ашигтай биш төрөний хэлснээр хамгийн илүү тогтвортой байгаа. Ягтай нэг өдөр нэг $1000 хийлээ. тэрийг 30,000 болголоо. Тийм гоё кейс зөндөөлөдөг. Ийлч байдаг, даалч байдаг, зөндөөлөдөг. Тэр $1000-ыг сар болгон $2,000 болгож чадж байгаа явуулж гэх юм бол ер нь тэр нь илүү миний хувьд одоо илүү зөв болох гээд байгаа маа гэдэг ч юм. Тэр мэдрэмжийг авах юм шиг санагддаг. Хоёр. Миний бас арай өөр. Одоо ер нь бол ингээд айл болох яг арилжаа хийхдээ аль тайван байх юм үздэг. Тэгээд хэрэг ингээд жоохон ингээд сэтгэл таагүй үедээ ч юм уу жоохон ингээд жоохон гутран ч юм уу те эсвэл хитрхи хөөрсөн үедээ ингээд арилжаач хэрэг ингээд хараад тахаар ингээд за нэг 10 арилжаанаас л нэг 6 7 алчаад байдаг юм санагдаад байна. Тэгээд хитрхи тэр нэг тухайн арилжаанд ингээд анхаарч. Тэгээд ингээд яг сэтгэл зүгээ ингээд яг гоё ингээд тайван болгож жагаад нэг олон юм дарахгүй ингэж яаж жагаад тийж ихэд бол хийвэл зүгээр юм л гэж боддог. Тэгээд нөө нэг за ихмэг хэлсэнчлэн ер нь бол доктортой ашиг бол хамгийн чухал байдаг. Энэ болохоор одоо яг ингээд царын эцэтгэхэд чинь л одоо ингээд хүн болгоныг цалиадаг шүү дээ. Тэр шиг ингээд ер нь бол ингээд байнгын ингээд доктортой ашиг хийгээд тэрийг локлоод тэгээд ингээд тухайн сартаа за энэ за хамгийн багтаа би ийм ашиг татсан шүү гэдэг сэтгэл зүй ингээд суулгацдаг. Тэнгүүд тэр нь өөрөө ингээд за тухайн сартаа за тэр профит тарихтаа хүрчвэл ядчил те за хангалттай та гэл ирэхэд бол тэгж боддог та. Тэгэл ер нь яг доктортой явах нь угаасаа хамгийн зүг байгаад тэгэл нэг арилжаагаар нэг өндөр ашиг хийх биш те. Тэгээд тэрэн дээр бас нөгөө нэг зүгээр надад бас нэг юм бодол өгдөг байхгүй. За нэг учиргүй нэг $20-30,000 шууд ингээл нэг сард хийхтэй биш те. Зүгээр Монголд сайхан амьдрыг гэвэл $2,000 ихэд л хангалттай байхгүй юу? Ер нь дунджаас дээгүүр амьдрын те. 7 сая төгрөг. Тэгэнгүүт за тухайн $2,000-ыг зүгээр сард $2,000 хийх юм бол арилжаа их боломжтой. За яг safety арилжаа гэх юм бол 20 хоног 20-22 тий. Нэг ажлын хэд хоног л байгаа шүү дээ. Крипто оруулах юм бол 30 хоног орж ирнэ дээ. Тэнгууд тэр 20 хоногийн хугацаанд $2,000 их чи өдөрт $100 ихэд л дангахгүй. Тэгвэл өдөрт $100 ихэнд бол нэг арилжаа хийх юм уу, хоёр арилжаа хийх юм уу? Нэг арилжаа хийвэл $50 эрсдэлд оруулна, хоёр арилжаа хийвэл нэг арилжаанд $25 эрсдэлд оруулна. Тэгэхээр тэр $25, $50 эрсдэлд орохоор тэр ямар сэтгэл зүйн мөнээрээ төв байдлыг ч байдгүй, хөдлөгч хүнээр. Тэгэл энтригээ нээлээ. Тэрэн дээр нэг амир ингээл арилжаа хараад идв стоп лосо тавилаа, TP-гээ тавилаа тий. Риск төрөөр нэг арилц 2.5 ч юм уу за магадгүй гэж үдээ. Тэгэл тэр чин санаа амар өөр юм а хийгээл хажуугаар нь ажиллаж хэмжүүлсэн болж ин гэр бүлтэй цаг зарцуулсан ч болж ин тий. Тиймэрхүү. Тэгээд миний хувьд одоо full time trader гэлдэг юм гоо full time-ийн гоо хүмүүс ойлголт нь өдөр шөнөгүй арилжаа гэдэг ч чартаар аль. Гүү тий. Өдөрт нэг ганц энтри, хоёр энтри нэгээл тэгэл тэр нь хөөрхөн болчих юм бол тэ болчдөг. Тэгээ миний хувьд бол одоо яг зөвхөн голд арилждаг болцсон. Голд арилжахдаа дандаа өглөөгөр ер нь Азийн сешн дээр арилжаа хийж байгаа. Тэгэнгუთ тэр нь надад амьдралын хэмнэл тохироод байгаа байхгүй. Тэгээ ер нь би за Азийн сешн дээр арилжаа. Тэгээ шүн мөн бол нэг суухаа болцсон. Тэгээ өглөөгөө эрт босоод өглөө нэг суугаал арилжаагаа хичээл. Өдөр нь ер нь ингээл орой моройд чөлөөтэй босоод юм удаа хийгээл. Тэгээ нөгөө community-гийн ажил мэдлэмнүүдаа хийгээл. Тиймэрхүү болцсон. Тэгэнгუთ сэтгэл зүйн мөч ер нь бол нэг одоо өмнөшгөө тэгж амар тийрэлт мэрэлт амьд гэж авахаа болцсон. Тэгэл нэг эрсдэж болох мөнгө тодорхойлцсон. Тэгэнгуутлаа тэрэн дээр өөрийнхөө ханах боломжит мөнгөнд дүнг тодорхойлцсон тэгээд тэр хоёрынхоо харьцаан дээр яг гоё арилж байгаа хийгээд тэгээ явж байгаа. Тэр нэг магадлалт сэтгэлээ гэдэг ярьж байгаа юм шиг байна. Магадлалт сэтгэлээ. Одоо зөвхөн нэг удаагийн арилжаан дээр ашиг олох эсвэл алдагдлал түлхэх гэхээс илүү одоо нийтдээ 100 арилжааны дараа ч юм эсвэл 50 арилжааны дараа гэхэд
би ашигтай байна уугүй юу гэдгийг энэ одоо магадлаараа тооцоог гаргачихдаг гэдэг тэр стил бол аягүй ч. Яг зөв. Тэгэл нөгөө нэг түрүүний шиг за $25 бисклет нэг сар яваад ашигтай байж чадах юм бол дараа сард нь тэрийгээ түүл 50 болгоод үзэлтэй яг тэр системээр. Тэгээд 100 болгоод үзэлтэй тий. Тэгээд эн чинь ингэж даблдаж явсаар байгаад нөгөө нэг зориод идэг 10,000 нэг арилжаан дээр $10,000-20,000 хүрэх боломжтой байхгүй. Тэгээд урт хугацааны дараа нэг нөгөө нэг долларын саятан маятан бол. Тэрээс өнөөдөр арилжаас сураад маргааш долларын саятан болно гэж нэрээ түүхэдтэй байх. Тийм бодолтой орж ирэл буруусаад байраа зарж босч ийн машинаа зар сурч. Тэр бол тэгээ гамбл болчихж байгаа. Түрүү нөгөө тэгсэн шүү дээ хэрэг. Масын одоо 95% нь алдаад 5% ашигтай байна гэдэг. Жишээ нь ингээд нөгөө одоо түрүүн одоо тэмүүлэнгийн хэлтгэр авч үзэх юм бол яг түрүүний арга барилуудыг ч одоо бариад явах юм бол 95-аас 5 руу болох боломжтой юу? Боломжтой гэж би боддог. Яагаад тэгэхээр хүмүүс айл хэдийн сурцсан байдаг байхгүй бэлэн болцсон. Тэгэл шинэ юм сурах гал хайгаад байдаг. Тэгээ би зөндөл ярьж энэ сонсч ирсэн хүмүүстээс сонсч л байсан байна. Шинэ юм сураал арга барил маань ажиллахгүй байх болохгүй байх гэж арга барил хайгаад байдаг. Гэхдээ тэр хүн айл хэдийн хангалттай ашиг хийх хэмжээний мэдлэгийг авчдаг. Тэгэхдээ цаана юу байгаад гингууд риск менежмент байхгүй. Тэгээд тэр хүн өөрийнхөө мөнгөний мэдрэмжийг тодорхойлоогүй байгаад байна. Тэнгүүд тэр мөнгөний мэдрэмж гэж юу хэлээд байгаа юм гэхээр түрүүний хэлж байгаа шиг ямар мөнгөн дээр ерөн сэтгэл зүйчийн хөдөлгөхийн тэгж сэтгэл зүгээ докторгүй байлгах хэмжээний мөнгөг тэр мөнгнөөс жоохон доошоо байгаад. Тэнгүүд нөх хүн болгоны одоо өссөн орчин өөр авдаг олдог мөнгө нь өөр тэнгүүд тэр болгон дээр хүн болгоны мөнгөний мэдрэмжүүд өөр байгаа да. Тэгэхээр тэрийг эхлээд тодорхойлж хэрэгтэй гэж санагдаад байна. Тэнгүүд юу гэдэг энд нэг 18 настай хүүхэд $100 хэрэг мөнгөө энд нэг ажил хийдэг амьдралын болцсон нэг залууд $100 хэрэг мөнгөө тэр хоёрын мэдрэмж өөрөө болонгууд тэр хоёрын хийж байгаа арилжаа чинь яг адилхан нэг юм хараад яг зэрэг нэг арилжаанд орсон гэсэн тэр хоёрын мөнгийг мэдэрч байгаа мэдрэмж нь болохоор шийдвэр гаргалтууд нь хондоо олж эхлээд байдаг. Тэгэл тийм юм нөгөө нэг юун дээр бас амар харагддаг шүү дээ. Одоо за яг хуу лайв трейд юмнууд байдаг. Би ч гэсээс өөрөө лайв трейд юмнууд хийдэг. Тэгэл анх нөгөө нэг шифугийн лайв маяг явдаг гэсэн ш. Тэрэн дээр анх сурч байхдаа лайвын үзэл байна уу ашиг хийгээл хийдэг те. Бидний алдагтай гараад яг тэгдэг байсан шүү. Тэр тэгэнгүүт мөнгөний мэдрэмж واخхой юу. Тэр хүн өөрийнхөө дааж чадах хэмжээнд эрсдэл гаргаж арилжаанд ороод идэг. Манус тэрийг нь дагаад гусаад идэг. Тэгээд тэрэн дээр дагаа орчингууд нөгөөх нь эсрэг явангууд юу ичвээс гарчихгүй яах вэ гээл тэгэл заалдаг томорхоос өмнө гарыг гээл хаангууд нөгөөх нь явдаг. Тэгэл лайв хийж байгаа л ашиг хийсэн бистэй гээл анхаас дааллаа гээл бан гал явуулаад яадаг хүмүүс өөрөө галдарч чадахгүй юм. Усаа болцсон тий. Тийм усаа. Тэгээд ер нь бол ямар ч арга зүй бол ажиллана. Ямар ч арга зүй ажиллана. Тэгээд би нэг бас бичлэг үзчихсэн чинь ингээд chicken trading гэж сонсчихсан. Chicken trading сонсч. Тэгээд ингээд нэг нөхөр ингээд фанд ярилцаан дээр ингээд нэг дахианы ингээд дахиан дээр ингээд ирсэн тэгээд buy sell гэдэг ботом дээр ингээд будаад тавьчихсан. Голден дээр тий харсан. Тэнгүүдээ ингээд тэр нь рандом шүү дээ яг үнэхээр. Тэнгүүдээ ингээд buy sell уу тэнгүүдээ цаана болгоод ерөөсөө risk management тохируулсан. Мөнгөний менежментээ тохируулсан. Тэгснээр тэр чинь фандаас дарж маваад. Аваад ашиг татал хийгээдсэн шүү дээ. Нэг 2 дугаар үеэд аваад ашигаа татаад ингээд. Харин тий. Тэгээ дахиад өртөж чадаад байна гэдэг. Тэгэхээр нөгөө нэг ямар ч арга зүй ярьсан. Тэнд ямар нэг арга зүй байхгүй шүү. Би яг тэрийг сонсчод одоо нэг юм бас хийж үздэг юм шиг бодож нэг амтаа авах гэдэг. Чороо зарч. Манай бага охид ч одоо 3 үрэх гэж байхгүй 2 сард. Тэгээ би бага охинороо зүгээр компьютер дээр байжгаад BIOS илүү гэж сонгуулад тэгж яагаад бас хийж үздэг юм уу гэд нэр тэрийг харчаад бас зүгээр тийм юм бодсон. Тэгээд та 2 настай хүүхдээс илүү авилж чадахгүй юу гэдэг челленж явуулаад яваа. зүгээр тэгээд тэгэл цаана риск менежментийн яг тохируулж тээ. Жишээл тэр чин дэнгүүт рандом үдэ байна бол зоо шидэж байгатай л ажиллах шүү дээ. Тийм тэгэж бас зүгээр нэг тийм санаа бас яасан тэгээд үдчихэд хийх хүн байвал хийгээрээ. Тэр түрүүний ярьжсэн тэр нөгөө мөнгөний мэдрэмж тэгээд
тэр одоо чинь таны санхүүгийн байдал одоо ярилцаа их зэрэг чухал вэ гэх. Тэрэн дээр бас би сүүлд нөгөө нэг хуваараа яг өөрөө нухаад ч юм уу би классик үүсгэн болоход хоёулаа гэсэн. Яг хоёулаа цөм суугаад трейд хийдэг. Тэнгүүд би тэр хоорондоо ярилцж байгаа эсвэл өөрөө ярилцж байгаа трейд хийгээд ингээд явах нэгөр тэгээд яг community-тэй болоод тэрэн дээр арилж байгаа хуваалцаад гэдэг ч юм уу тий ID-гаа өгөөд тэгээ ингээд ярилцаад сургалтууд ингээд ороо тэгээ ингээд ярилцаа цуг трейд хийнгүүт нэг юм ажиглагдаад байгаа. Тэрний юу гэхээр яг ингээд санхүүгийн байдлаа нэг тодорхой хэмжээнд доктортой болгочод орж ирж байгаа хүн хажуу талд нь доктортой болгохын тулд орж ирж байгаа хүн хоёрын хооронд асар их зөрүү гарч байгаа юм уу. Яг ингээд санхүүгийн одоо чинь яг энийг үзэж байгаа хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр санхүүгийн байдлаа доктортой болгохын тулд арилжаалал орж ирнэ гэх юм бол би тэрэн дээр бол тэрний амжилттай болох одоо нөгөө түрүүний 95 гэж ярьж ирсэн баг 99.8 0.2 гэдэг ч юм уу хувьтай болох байх гэж ер нь ажиглагдсан. Танай community дээр ч ер нь яг ингээд олуулаа community гээд олон хүн болоод ирэнгүүт нэг тиймэрхүү юм аюуг ажиглагдсан юм шиг санагдсан. Яг угаасаа тэгэл мөнгө бодож орж ирэхээр тэгэл энэ хооланд нь тулцсан үед орж ирэхдэг ч юм уу. Тэгээд тэр хүмүүс чинь хамгийн амар нь ахаад зээл мэйл тавиад орчдөг байхгүй. Хүнээс аваад тэгээд тэрнээс улбаатай тэгэл нөгөө нэг мөрөдөд тоглоомтой яг адилхан систем боллоо. Тэрийг ялж идэж тийггүй болоо. Зүгээр ингэж хүмүүстэй ойлгуулахыг ер нь бол хүсээд идэв шүү дээ. Тэр бас тэгэл ер нь яг тэгэл нөгөө нэг ажил ажилласаа гарахгүй яг өөрийнхөө хийдэг юмасаа хийгээл хажуугаар нь өдөрт хийдэг 2-3 цаг гоё өөртөө зарцуулаад тэрэн дээрээ арилжаа гээл те. Эхлээд нэг хоолны мөнгө олоод тэгэл юу гэдгийг дараа нэг тэрийг арай томруулаад баг тэгж байгаа нэг мэдхэд л гайгүй ер нь болцсон л байдаг шүү. Тэгэл шалаа ер нь бол тэгэл яг шал ондоолтоо ер нь яг мэдрэгддэг л дээ. Тэгээд нөө 495 даад нэмээд таад нөө ийм кейс сонсчихсан. Ингээд хоёр хүн арилж байдаг. Тэгээ нэг нь болохоор техник шинжилгээ, нэг нь болохоор риск менежменттэй хязгаарлалдаг. Тэгээ нэг нь болохоор ингээд цугийн баастай арилжаад цуг. Тэгээ ингээд тустай. Тустай. Нэг нь болохоор техник шинжилгээгээд баасэл үү гэдэг тодорхойлцдог. Нөгөөх нь болохоор хитэн лотоор орох уу яах вэ гэдэг тодорхойлцдог. Тэгмүүдээ техникийг нь хийж байгаа хүн аллангууд за одоо эндээс ор эндээс гар. Дөнгөд нь тэр чинь бас цаана ингээд нэгтлэн рискийн харьц чинь нэг техник. Тэгэхээр техник харьц чинь өөрөө тэр хичнээн их мөнгө алж байгаа ч юм уу хичнээн их мөнгө болж байгааг мэдхгүй. Тий. Яг нэг тийм бас кейс би сонсч байна. Бас гоё л юм тий. Техникийн асуудлыг шийдэх тий. Бас сонирхолтой л туршиж үзмээр л юм тий. Тэгээ ингээд бас ингээд харахад ялчгүй ингээд 95 гэдэг харьцаанд 90 гэдэг харьцаан дээр ингээд харахад ялч сэтгэл зүй ингээд техник шинжилгээ за мэдээж чухал. Гэтэ техник шинжилгээгүйгээр дан ингээд риск менежмент, мөнгөний менежментээ ингээд тослуулаад ингээд ажиллахад бол энэ харьцаа бас тодорхой хэмжээнд бас өөрчлөгдөх боломжтой байна. Зөвхөн риск техник шинжилгээ бүр огт ингээд аваа хийж. Тэгэхээр нөгөө техник за риск контрол болцдог. Дээрээс нь техник шинжилгээг оруулаад ирвэл энэ харьцаа ингээд багдгүй гэдэг улам нөлөө болж байна. Бас тийм боломжтой тий. Чиний нөгөө сүлд ажигснаар болохоор бас юу ах шүү лээ. Нөгөө түрүүний хэлсэн тий хадийн ярьжсаар ингээл сэтгэл зүй доктортой байх хэрэгтэй, риск менежмент аюу сайн байх хэрэгтэй. Одоо нөгөө Тэмүүлэнгийн хэлсэн нөгөө мөнгөний мэдрэмж гэж хэлсэн шүү дээ. Тэрийг аюу зөв ойлгоод сурцсан байх хэрэгтэй гэдэг. Яг энэ нийтдээ ингээд одоо дутуу аль нэгэн ч юм уу эсвэл аюу дутуу ч юм уу авцсан арилжаа ч одоо сурж байгаа хүн ч юм уу тий. Хэдий ингээд нөгөө аюу зөв ингээд зураг зурцсан. Тэгээд хамглаа аюу 100% одоо ингээд ихтэй зөв тавьсан ч гэсэн тэрэн дээр бас алт итл хүлээж гарч ирэх боломжтой юм лээ тий. Ер нь дийлийнх нь л үсдэг гэж байгаа хэлээ. Ер нь үгүй тэгэл ашиг алдагдал хоёрын харьцаал байна л да. Алддаггүй хүн гэж байхгүй. Алаад байгаа хүн гэж бас байхгүй. Тэгэл тэрийг зохицуулж байгаа хүн л гэж байна шүү. Тэгэл яг сайхан нөгөө арилжаа хийгээл сууж нөгөө савсансан нөгөө сэтгэл хөдлөл орж ирэнгүүтээ бүр самраа шүү дээ. Яг анх сурж байгаа хүмүүс тэр энэ бол аяга их асуудал их болд юм шиг санагдсан. Тэгээ юу гэж санагдсан шүү дээ. Одоо яг тэр сэтгэл хөдлөлтэй холбоотой нэг тийм гонигтай их юм уу, инээдтэй нэг тийм кейс байна л та. Одоо ингээд 2022 оны нэг өвөл хавцаа байсан юм болоо 11 сар хавцаа байсан юм болоо. Яг сайн санахгүй. 23 оны хаварч байсан байж байгаа. Ямар ч дөнгөж нэг юм цас мастай нэг жоохон цастай нэлээд хүүтэн байсан. Тэгээд бид нар нөгөө нэг арилжаа хийж байгаа тухайн үед нэг яг нэг чадахгүй, яг нэг болохгүй бол байгаадсан байхгүй. Тэгээд нөгөө нэг coin дээр
нэг тодорхой хэмжээний баланс ингээд хийцэн гэдээ ярьсан шүү дээ. Тэнгүүтээ за ингээд coin дээр болоодсэн юм бол тэгвэл буцаагаад coin руу ер нь аваач гэж бодоод тухайн үед Binance дээр нөгөө нэг гарсан coin бол өсдөг шүү дээ. Гарангуут яг нөгөө нэг шууд дөнгөж гараад нөгөө нэг тухайн бирж дээр лист хийгдэл тэгээ шууд өсдөг. Яг тэр өсөлтийг барьж аваад хамгийн доод булан дээр нь хамгийн яг дөнгөж гарсан үн дээр нь аваад тэгээ шууд хамгийн дээр өндөр нь заръя. Гэхдээ энийг бол угаасаа гараад хийж чадахгүй маань гэдэг нь хоёр одоо coin дээр батлагдаад тэгээ араас нь бид нар юм тухайн үеийнхээ ажлынхаа техникийнхаа багныхантай нийлж аваад юм бот итсэн бохгүй. Тэр нь яадаг бот вэ гэхээр шууд тухайн ханшиг гарангуут нь шууд бай игээд тэгээд тэрэн дээр нь ашиг зориулттай. Тэнгүүд нөгөө нэг кейс бид нар алдаад яасан бэ гэхээр Монголын нөгөө нэг интернет эсвэл тэнцээ Сингапурт байх хүний интернет хоёроор тэрэн дээр хичнээн ботон сайн ажилласан ч гэсэн интернетийн зөвлөнөөс болоод ер нь бол хоцрогдол үүсдэг. Тэнгүүд бид нар тэр за нэг алдаад гарсан юм. За одоо бүх юм шийдчихлээгээд асар их тест хийгээд ер нь бол GAL гэдэг нэртэй coin GAL гэдэг тикертэй. Тэнгүүд нөгөө нэг өмнө GALA гэдэг coin лист хийгдэд амар амжилттай явцаа. Тэнгүүд нэр нь адилхан coin бас явах магадлал амар өндөр тий. Тэнгүүд нэг тийм өсөлт одоо энэ дээр л яг манай ботой ажиллаулаад бид бүр ингэ цүм их юм байна гэж бүх офсороо ярилцж байгаа. Тухайн үед бас байсан хүмүүс сонсож байгаа байх. Ер нь бол бас тэр жилийн хамгийн том view авсан одоо кейсүүд нэг юм. Тэгээ бид нар ингээ офсоос хүн болгон зээл авах зээл аваад ингээ бүх юмнуудаа цуглуулж хагаад нэг 8 9 үн нийлээд $22,000 босгоод бот руугаа шууд Binance руугаа хийгээд тэгээд тэр ботыг шууд тавиал тэгэл за одоо ингээд болцсон тэр надад яг явах юм бол нэг дунджаар нэг 3-4x идэв гэсэн баг. Тэгэл за хүмүүс мөнгөө ингэж нуулах юм байна. Энэ одоо нэг $70,000 болох юм байна гэдэг ч юм. Тийм итгэлтэйгээр ороод тэгэл нөгөө бота хараад яг 2 секундын дараа манай баланс 0 болж исэн. Ажиллаж эхлээл шууд нөгөө одоо юу лист хийгдэл лист хийгдсэний араас 2 секундын хугацаанд ингээд явцсан. Тэгэл авсан үнэ харсан чи амар гоё үнэн дээр авцсан. Тэгээд яасан бэ гэсэн чинь бид буцаага зархаа мартцсан. Өндөр үнэн дээр зарж ээж ашиг авах хэрэгтэй шүү дээ. Нөгөөдөг чи хийчээд буцаад тэрнээсээ доошоо орсон байгаа. Тэнгүүд тэрэн дээр бүр ядчих леверэж одоо юу амар их нөлөөлөх кейсүүд байгаа шүү дээ. Тэгээд зарж чадаагүй. Ер нь бол тэрэн дээр бид нар зарах кейс хийсэн байсан бол ингээд амар болц. Тэгээд тэрэн дээрээс яг ингээд 1 секундын дотор $22,000 шатаагаад бүр яг ингээд нэг орой бүр ингээд гуруулаа сууж ирсэн байхгүй шөнийн эдэн цаг шээс. Тэгээд ингээд яг нэг орой ингээд 3-4 цаг дуу гаргаж чадахгүй бүр ингээд амар сонирн байдалтай суудсан. Тэндээс хамгийн анх би одоо ингээд одоо өмнө дандаа ингээд койноор олцсон ингээд гоё кейсүүд байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд анх алдаг клубыг үзчихэж нэг шүтийн дотор ингээд $22,000 яж ихтэй өөрийнхөө мөнгөийг биш амар бол ажлынхаа мөнгөийг алдсан. Тэгээд ер нь бол за энэ ер нь өстой юу тийм одоо л яг нэг сэтгэл зүй гэж нэг яриад идэв гэсэн. Тухайд манай нэг мундаг ярьж штэ яриадсэн тэр үгийг нь яг ойлгож ирсэн гэх юм. Тийм эргэлтийн зэг байсан. Наа чи нөгөө нэг манай Jasper цуг байсан. Нөө манай подкастн дээр бас ярьсан уу? Ярьж ирсэн. Наадах ч бүр өстой. Тэ. Эцүү яа тэр ч үгүйс тэгэл амар байсан. Би бас тэгэл тийм үе байсан. Байха нэг арилж чам. Яц нөгөөх нь эсрэг яваад. Тэгээ би ч уугийн шашин шүтлэггүй юм баггүй. Тэгээ даатаад ирэхэд гойд юм байл шүү дээ. Бурхнаас гойд юм байл шүү дээ. Бурхан минь ингэж гоё. Тэгээ дараа нь зүгээр тэрийгэ бодсноо. Би ямар тэнийг харагдчихсан болоо л гэж бодсон. Тэгээ өөрийгөө шалцсан. Йоо ямар өрдөлтөй харагдсан болдоо л гэж бод. Тэгэл за ер нь ингээх ёсгүй л байгаад байна. Ер нь л ийм ихгүй. Тэгээд чи бэ гэд бас хөөхөн тэр чинь нэлээд бас хөөх хэмжээний мөнгө. Тэгээд тэрийг зүгээр нэг арилжаан дээр амар өндөр лотоор орцсон. Тэгээд тэр байхгүй болвол би өөрөө ингэ юу ч болох гээд байгаа байхгүй. Тэгэл яг амин тулсан гэдэг шиг сток мөнгө өгдөг юм байл. Бурхан минь намайг аварж өгөөч тэгээ. Амар гэх. Тэгээ ер нь тэгэл тэр мөрний сэтгэлтэй яах вэ? Буруу гэж боддгоо яах вэ? Бас магадгүй гой том сургамжууд болоод хэрвээ тийм болоог бол тэрийг хизээч мэдэрч бас ивүүлээ те. Дажгүй замдаа ороо илээ гэж бас дараа тэгэл бодож мэдсэн ш. Амбалт юу вэ? Юу та? Таад лунагийн уналтыг тэрэн дээр чи бас байна. За наад сэтгэлөөгөө ор гэж. Айгуу гоё ойлгоо. Ойлгоно. Тэгээд унаад идэг. Унаад хахаар нөгөө нэг юм өмнөх тэр нэг дэлхийн ингээд топ тэгээд 3 тийм шүү дээ топ 5 гэдэг гэсэн. Тий. Бага энэ coin ингэж унж байгаа юм чинь өсөлгөө яах вэ гэж тэр сэтгэл зай. Тэр нөгөө мэдээлэл аягүй дотноо байсан. Тухайдаа. Яг юу болоод байгааг мэдхгүй. Тэр экосистем нь яаж яваад байгааг мэдхгүй. Хаанаасаа яаж ингэж унаад байгааг тэр одоо coin гарч ил
улам их зарлалт тэгээд байгаа мэдхгүй. Тэгээ ингээд нөгөө харанхуу. Тэгээ ингээд орчдөг. За тэгээд ингээд орлоо ашиг хийлээ гардгүй хандгүй. Тэгэл ингээд дахиад унлаа алдагдал хэлээ нэмж аваад тийж явж исэн бас хэцээс. Тэгэл нэг шин удаад сэрхэд өглөө нь босгодол 0 цэг 0 Янганы 5 тэгтэй байсан шүү дээ. 100,000 нийлжилээ өгөө. Тэгэд одоо хүртэл надад тэр луна байдаг. Тэгээд сар болгоо нэг талж шиг мөнгө орчирдаг. Нөгөө юугаар airdrop-ор тий. Fork-ийн дээр. Тэгээд тэрс Лунаач гэсэн нөгөө нэг лунси гэж гаргасан өнөрт тийм. Тэгээ одоо airdrop нь лунсыг орж ирдэг тий. Тийм баха. Ийц нэг сар болгон бол нэг тодорхой хэмжээний маш бага хэмжээнд юу гэж байна. Тухайн яг тэр уналтын үеэр чи би бүр яг нөгөө нэг X meta гэдэг крипто биржтэй бүр ажилтдаг байсан. Яг ингээд нүдэн дээр тэрийг ингээд бүр ингээд хүмүүсийн хамгийн их дуртай тэр постыг одоо лунатай холбоотой постингууд л хүмүүс хамгийн их реакшн дардаг гэдэг чинь хүмүүсийн зүгээр олон улсын гэлтгүй монголчуудын хамгийн дуртай койнод нэг бас болцсон байсан бохоо. Тэгээд нэг шөнийн дотор ингээд доошоо орж ирэл маргааш нь би нөгөө нэг хэрэглэгчтэй харилцаалтны одоо албан дээр ажилладаг. Тэнгүүд ингээд хүмүүс маргааш ингээд мэйл дарагч юм чи 1000 мэйл ирсэн. Хүмүүсийн авцсан байсан койнууд нь ерөөсө бүр хэдэн сая төгрөг хэдэн мянга болсон. 1000 ч гэж баг 10 төгрөг 20 төгрөг тийм болрохаа болсон. Тэгээ би энийг яах вэ? Мөнгө авъя даа мэдээ гэдэг чинь бүр ингээд тэр бол бүр өстой амар том уналтуудын нэг юм бол байсан. Тэр бас криптогийн түүхэд том болсон тий. Амар юм байсан. Тэрэн дээр би бас нэг хэсэг мөнгө бас алдсан. Сайн тэгэд мартдаг юм дөө гэж мартдаг шин. Ер нь ингээд би нөгөө ингээл арилжаад хүмүүстэй айгүй ярих айгүй дуртай. Яа тэгвэл нөгөө миний нөгөө үзээгүй байгаа одоо нөгөө туршлагуудыг ч юм уу тий ингээд айгүй хөрөнгөлөлцөө маш олон кейсүүдийг даад гарцсан болохоор ингээд яг нөгөө ах зүйлүүд аюух байгаад байдаг байхгүй. Тэрнтэй адилхан ингээд та гурийн зүгээс ингээд яг нөгөө одоо би чи одоо дөнгөж эхэлж байгаа тий арилжаа гэдэг дөнгөж эхэлж байгаа. Тэгэхэд ингээд би ч одоо 95 аль нэгнээр загин дээр байгаа. Тэгэхэд ингээд надад одоо ч юм уу тий ингээд гой зөвлөгөө өгвөл тий юу байх вэ? Яг би бас бүр яг ингээд ийм болвол чи амжилттай болно гэх тийм амар зөвлөх хэмжээний ундаг одоо тийм аимшигтай ашигтай трейдер болсон гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр яг өдөр тутамдаа тогтмол орлоготой байх одоо боломжтой. Тэхийн тулд яг нэг ганц л юм байт юм шиг санагдсан. Түрүүний ярьсан бүх хүчин зүйлүүд бол нөлөөтэй. Тэгээд тэрнээс гадна одоо ингээд сая кейсүүдийг ярьсан ч гэсэн ингээд амар ашиг хийсэн кейс, амар алдагдал хүлээсэн кейс. Соёлын тухайн трейдер доктортой явж байгаа, ашигтай явж байгаа гэж нэлж байгаа. Тэр бүх трейдерүүдэд байгаа гэж бодож байгаа. Амар ашиг хийсэн, бүр цүм хийсэн. Бүр ингээд болцсон гэж бодож байсан. Дараас нь нэг амар уналтанд үрээд бүр ингээд дуугарахгүй болж ирсэн. Тим кейсүүд байгаа. Тим кейсүүдэд ч аягүй хүмүүс уулздаг баг. Гэхдээ амар бас нэг амар том ялгаа нь юу гэхээр тэгэж амар ашиг хийж үтсэн, тэгэж амар алдагдал хүлээж үзээд тэрнийхээ артлаас дахиад доктортойгоор одоо тэрнийхээ артлаас шинээр эхэлж чадсан тэр хүмүүс нь яг тэр 5%-ыг бүрдүүлж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэр нь ч өөрөө одоо тэр одоо ингээд яг нэг арилжаа яг хийж чаддаг. Би бас амар олон хүмүүстэй ингээд уулзж байгаа байхгүй. Тэр одоо MFT хаби хүрээнд ч юм уу те. Тэнгүүд амар олон ашигтай арилжаач байгаа. Далд те. Бүр Instagram хаягч байхгүй ахна ингээд яах вэ ашигладаг ч гэдэг ахнаар амар мундаг ахнаар байгаа. Тэнгүүд тэр хүмүүстэй ингээд харангуут нэг тийм одоо ялгаа мэдрэгцсэн юм юу гэхээр тийм хүмүүс амар хамбал, амар даруухан, дуу цөөтэй. Тэнгүүд ахын өмнө юм байсан гэдэг ч юм уу тэр түүхий ярьдаг те. Тэнгүүд тэр яг алдагдал ашиг хоёрын айл нэг нь амар томоор мэдрэгтэй тэр хүний сэтгэл зүйд ингээд ийм байх ёстой гэдэг мэдрэмжийг суулгаа. Тэгээд тэрнийхээ араас комбек хийж чадсан байх юм бол ер нь бол тэр 5% л ороо. Тэрнийхээ араас forex бол худлаа гэдэг ч юм уу би ингээ мөнгө шатаацсан гээд тэрэн дээрээ ингээд нэг л кейс шүү дээ тэр чинь. Тэр кейс дээр ингээ буугаад өгсөн хүмүүс бол тэр 95% руугаа шууд ороод байгаа юм болов гэдэг нэг зүйл би л өөр бод. Амьд үлдэхгүй юу? Амьд үлдэхгүй юу? Тэгээ цаашаа явах байхгүй юу гэл те. Надаас яг ер нь бол яг тийг санагдав. Тэгээд яг амар про мэдлэг амар тийм мэдлэг зэтлэг гэж юм надад зүгээр бэдгүй санагддаг шүү дээ. Одоо яг арилжааны дээрээ яг адилхан л зүйл хараад байгаа байхгүй. Яг тэрийг л зүгээр унших нь л яг тэр үний юу одоо өөрөөс нь л хамаардаг юм байна. Тэгэл тэрэн дээр яг стол нөгөө нэг яг адилхан арилжаанд ороод зарим нь алдагдaltaй гарч байхад зарим нь ашигтай гарч ийн тэ. Яг бүгд зэрэг нэг цэгээс орж байгаа шүү дээ. Тэгэл яг тэрэн дээр л тэр хүмүүсийн ялгаад. Тэгээ тэрэн дээр болчвол тэгэл хангалттай хэмжээний нөгөө нэг мэдлэг хуримтлуулчаад тэгээ болчихж байгаа гэдэг юм бол байна.
Тэгээ магадгүй тэр нь тэгтээ тэр үндэ бас өөрт нь зөвч байсан байж магадгүй те. Тэгэл нөгөө нэг мэрэгчлэрээ сурчаал дипломыг авчаал мэрэгчлэр ажиллах хүмүүс шүү дээ. Тэрнтэй л адилхан байх л та. Энэ нь бол нэг хэсэг явж үзээ. Гэтэ тэр нь жоохон золиосон их юм да. Алтах юм. Залал миний бодлоор мэдгүй зүйлээ битгий гэрэл гэж. Тэгээд тухайн зүйл одоо нэг диплом авч байна. Диплом аваад тэгээд ингээд дараа нь ажлын талбарт гараад шүү дээ. Яг тэрнтэй адилхан ер нь бол лайсна туршиж үзчихээж ингээд байж. Тэгээд нийт зүйлтэй бас сайн ирэхэд гарч байгаа хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо жишээлбэл ингээд риск менежмент ч юм уу эсвэл ингээд фанд ярилцаа ч юм уу жишээлбэл яг ингээд тухайн зүйлийнхаа ингээд бүх талаас нь судлаа. Зөвхөн тэгэхээр чинь нэг зүйл чинь өөрөө маш том ажлууд давтал болчихж байгаа байхгүй. Тэгэл тэн дээрээ тулгуулаад дараагийнхаа ингээд зүйл ингээд босгож боломжтой. бас нэрээ тийм байх тийм нэг ингээд арга барил дээр ч юм уу нэг зүйл дээр ингээд тэн дээр тэрийг аягүй тууштай. Тэгээд аягүй сайн мэд хүртлээ явахгүй зарим хүмүүс ч одоо ингээд маш олоод арга барилууд бас гарч ичингсэн шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө юугийн ч ингээд нэг арга барилаа гүйцэд эзэмшээгүй мөртлөө өөр арга барил гэж хөөж явсаар байгаа аягүй цаг хугацаа алдсан юм шиг надад харагдсан хүмүүс. Тэгээ бас өдөрхий их юм ичгээр хоорондоо зөрчилдөд. Харин Яг оролт хийх гэхээр зөрчилдөд идэг байхгүй. Одоо нэг арга барил энэчнээс оруулах гэдэг тийм. Одоо юу гэдэг за Fibonacci 61.8 дээрээс оруулах гэдэг. Гэсэн чинь нөгөө арга барил нь доор нь юуж байдаг юм бас нэг өрн байгаад байдаг тийм. Тэгээ эндээс орох уу эндээс орох уу гэдэг. Тэрэн дээр зөрчилдөж байгаа тэгээд алинд нь ч орж чадахгүй тохиолдлууд байгаад байдаг. Тэгэхээр нөгөө нэг юм гоё ингээ сайн сураал тэрийгээ гоё хэрэгжүүлдэг байгаал олон юм ингээ сурчингууд жоохон замбрааг гэх юм одоо юу юм шиг. харин тийм л би ингээд яг өөр төрөө ингээд харахаар ингээд нэг үндсэн нэг арга барилтай болцсон байгаа. Тэгээд давхар нөгөө ингээд нөгөө confirmation ингээд ахын давхар хаагаад байгаа юм байна. Гэхдээ ингээд гаргаж байгаа алдаа нь болохоор ингээд ард зөв ингээд өөрөөр ингээд зурцсан зургандаа ч юм уу оролтондоо ч юм уу хитгэхгүй болоод ирж байгаа. Шал нөгөө одоо хэрэггүй авсан мэдээлэлээс болоод шүү дээ. Тэгэхээр нөгөө яг нөгөө түрүүн Тэмүүлгийн хэлдгээр хитрхи их юм мэдээд тэгэхээр бас алт ихтэй. Бас айгүй их зөрчилтэй байна. Та нөгөө хүмүүстэй ер нь хамт сууж ярилцаа хийх юу гэж бодож байна. Давуу тал эсвэл ганцаараа хиймээр байдаг эсвэл community-тэй эсвэл нөгөө нэг юу гэдэг найзуудаараа суугаад ч юм уу те олуулаа хийсэн дээр идэггүй тэр тал дээр ер нь ямар бодолтой. За миний бодгоо яг сайн бас муу тал бас байгаа. Сайн тал нь яг ингээд олон талын өнцгөөс ингээд харж байгаа. За тэр одоо пэрэн ч юм уу, хөслийн ч юм уу ингээд аюу олон суур мэдээлэл олон талын хүмүүс суур мэдээллүүдийг харж байгаа. За энэ ингээд чих хандлагын хувьд төсөө байна гэж. Яг оролтон дээр тулаад ирэхээр арай өөр болчихдог. Өөр хүмүүстэй ингээд харахаар энэ ингээд арай болоогүй юм шүү ч юм уу. Эсвэл ингээд тэр чинь ингээд олон хүн харж байгаа олон өөр өнцөг гарч ирж байна. Арай болоо гэж ороход арай ирт чинь эсвэл арай зэн жоо ингээд явчих. За наа чи арай цэцчлаа ч гэдэг юм те. Тэн дээр болж байгаа сул таас байдаг. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргалтын дээр нэлээд нөгөө маш олон сонголтууд өгчөөр яг нөгөө бүх мэдээллүүдийг боловсруулах аягүй хүндрэлтэй болцдог юм шиг санагдсан. Би яг бас ингээд яг өөр дээр ингээд аваад бодож үзэж байгаа. Тэгэхээр ингээд яг хүмүүстэй арилжаа чанартай ингээд юу юм яриад мэдлэг солилцоод байх юм солилцсон илүү үр дүнтэй байгаа. Яг нөгөө яг арилжаан дээр арилжааны шийдвэр гаргахад ч юм уу те яхаар ингээд нөгөөнийхөө бодол нөлөөлөх ч юм уу эсвэл нөгөө өөрийнхөө бодол нөгөөндөө хит нөлөөлүүлээд жоохон тэр талаас жоохон сул талтай шиг санагдсан. Яг давтлал болцсон байл та. Тэгээд яг миний бодлоор одоо тэнд арилжаа дарж байгаа конопны цаана миний л хөнгө явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол миний өөрийн хариуцлага болчихно. Тэгэхээр тэр хариуцлагыг одоо бас нэг хүний үгээр аваад орчтой. Тэр хариуцлага тэр хүнээс тэгэж болохгүй шүү дээ. Яг бас сул тал нь тийм дээ. Гэхдээ нөгөө талдаа давуу талууд бас байгаа. Тэгэл нийгмээсээ суралцж जैन яаж харж байгаа үнцгийг харж болж जैन тиймгүй давуу тал их байдаг. Тэрэн дээр яах вэ зүгээр нөгөө түрүүн сая ган болт хэлсэн шүү дээ. Нөгөө нэг юмдаа амар гисчих хэрэгтэй гэдэг. Тэнгууд манайх дээр одоо манай Pipcorn үндсэний 4 трейдер байдаг байхгүй. Тэгээд дөрүлийн өөр нь бол өөр юм аягтай. Тэгээд яах вэ
арилжааг бол зэрэг мэрэг ордгоо л дээ арилжаан шийдвэрүүдийг бол мэдээж бие даа гаргадаг. Тэнгууд жишээ авах юм бол одоо манай трейдер Jasper гэдэг байгаа. Тэнгууд цаач болохоор нөгөө нэг эдийн засаг масаг геополитик талдаа аягүй сайн. Ер нь бол суурь дүн шийдвэрүүд аягүй сайн. Би болохоор тэр суурь тал дээр жоохон таг байхгүй. Тэгээ угаасаа гадна талын мэдээлэл авъя маа гэсэн ч гэсэн жоохон тийм нөгөө нэг тэгтлийн мэдлэг байхгүй болохоор сайн ойлгохгүй. Тэнгууд л тэр асуудлыг би мэдээ энтер дээр арилж байгаа болоод ингээ хайчиж ангуутлаа тэрийг Jasper-т даатгач хэлж өгөө. Jasper тэнгууд эдийн засгийн мэдээлэлүүд юу вэ? За одоо юу гэдэг долларын индекс унах магадaltaй өсөх магадaltaй те алт их магадaltaй гэдэг мэдээллийн нөгөө. Тэнгууд би нөгөө тал дээр бас техникэл тал дээр Jasper-таа гэж тусалчдаг ч юм уу те. Тийм тэр нь амар давуу талтай санагдсан. Тэгээд яг зүгээр нэг ганцхан одоо лид хийгээд авах юм бол тэр хүнийг ингээд дагаад арилжааны хүмүүс ороод идэв. Тэгээ алдчихаар биш дагсаа арилж байгаа. Тийм суг биш нөө дагсаа арилж байгаа болохгүй. Тэнгуут яг нэг юм одоо жишээлбэл юу гэдэг юм. За би крипто арилжлаа гэх юм бол хэрхмээс би сонсголохгүй. Тэрнээс би бол крипто энэ сайн мэдэхгүй. Яг өмнө зүгээр арилж ирсэн тэгээ болцоо одоо бол бүр огт харддаг ч юу. Тэгээ хэрвээ арилж их юм бол хэрхмээс суугаа тэгээ крипто яхаар юм гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдал дээр бол давуу талтай санагдав. Манайх төр гэх юм бол одоо нөгөө нэг би болохоор ингэж одоо дийтэй байхгүй. Нэг юм хаяа одоо анхан сурч байгаа хүн ч гэсэн ер нь бол сурцсан явж байгаа хүн ч гэсэн их тэр одоо арилжаа гэдэг чинь нэг юм кино одоо тэр нэг маркетинг одоо ингээд тэр рил одоо юу гэдэг тиймэрхүү гадаад дотны тиймэрхүү нэг тийм нөлөөнөөс болоод нэг тийм Wall Street мэдрэмж өгсөн тийм нэг баахан гараад сууж байгаа амар мөнгө хийгээл орой бисж игээл оройн шоудаад гэдэг ч юм уу. Тэнгүүд яг хуу тийм мэдрэмжээ бас хаяа хавал зүгээр тэрийг яаж авдаг вэ гэхээр ингээд жижиг баланстай нэг данс сужидын тусанд гаргаж аваад нэг $500 ч юм уу нэг хэдэн долларын данс гаргаж байгаа. Тэр балансаараа яг нөгөө нэг хамгийн импакт өндөртэй мэдээнүүд тэр бөөнөр гоё ярьж байгаа дарддаг ч юм уу. Тэгэж яг тэр ярьж байгаа бөөндөө хийгээд алдуулынхаа даун хашиг олоод бөөнөрөө орилж харж байгаа босч ирээд бидэг ч юм уу. Тийм мэдрэмж авахын тулд ер нь бол бөөнөрөө арилжаа хийдэг. Бусдаар бол яг нөгөө нэг үндсэн балансан дээр гэдэг ч юм уу арилжаа хийж байгаа нөхцөл яг өмнөх хүмүүс тэгээ цуг ярьж байгаад ID-гаа ерөнхийд нь ярина. Оролт хийхдээ яг үндсэн арилж байгаа хийхдээ ч юм уу. Ганцаараа биш нарай илүү үр дүнтэй болов гэж боддог. Бас гоё үнцгтэй. Нөгөө тийш бид дэдээс яг нөгөө манай Вьетнам төрт байхдаа бид нөгөө бөөндөө Вьетнам явж байгаа. Тэгээд тэрэн дээр $100 гаргаад дарыг мэдэн дээр дарыг. Алдчул удалцгаая. Явчул гар шаваад. Яг тийм те дөнгөө тэр мэдрэмж идэж бас тэгтээ гоё. Тэр гоё штэ гоё. Тэгэл нөгөөх нь явахгүй сайхан тэгэл заа. Сайхан унтаа гээл. Тэгтээ гээл. Явчул гарч сайхан шаваад тэгэл ингэ сайхан шаваад ч юм чаалцсан шүү дээ. Сайхан шүү. Тэгээд түрүүний нөгөө бүр анх ярьжсэн сэтгэлээ буцаад ороход бас нөгөө нэг хувь яриад байгаа шүү дээ тий. Тэнгүү тэрэн дээр бас одоо нэг 4 жилийн өмнө за 5 жилийн өмнө гэдэг ч юм уу яг ингээд дөнгөж CFD арилжаа гэд сураа явж их үе яг авах мотивэйт байх байсан үе. Тэгээ одоо байгаа үеийг харьцуулах юм бол ингээд одоо мэдээлэл авах сууг нь ашиглах түүл нь community нь дотоод яг Монголын арилжаачны тэр одоо төрлүүд нь тоон гэдэг ч юм уу амар нэмэгдсэн. Одоо тэр үед жишээ нь за монголоор мэдээлэл авах гэх юм бол нэг юм MFT хэлтгээдүүд юм байна. Хажуудалд нь за хин блэ би нэрийг марч бас нэг ярилцаач юм байдаг гэсэн. Тухай бас хардаг байсан. Одоо бол байхгүй хаа. Тэгээд тэр хоёр байна. Тэгээ гадны ярилцаачтай. Тэнгүүд жоохон хэл муутай гэдэг ч юм уу эсвэл жоохон одоо нэг 30-40 хүрсэн одоо яг англиар ч юм уу нэг тэр нэг хэлээр яг тэр санхүүгийн мэдлэг авах хэмжээнд арай тийм хэл судлааг өгний хувьд болохоор ингээ мэдээлэлүүд амар тийм хаагдмалтай ярилцаа сурыг ингүүд за нэг бол энэ ч мотивл ингээ өөр юм ингээд байхгүй гэдэг ч юм уу те. Тэнгүүд одоо хараад үзэнгүүд монгол хэл дээр төрөл бүрийн арга барилуудыг төрөл бүрийн одоо хүмүүсээр бүгдийг нь авах боломжтой болт. Тэнгүүд тэр нь бас одоо амжилттай арилжаа хийж байгаа хүмүүсийн одоо юунд хувьд арай нөлөөлөд арай илүү давуу талтай бас гоё болж байгаа юм болов уу гэдэг нэг бодол төрөд. Тэгэж бодож. Тэгэл яг тэгэл арилжааг одоо түгээж байгаа өөрөөсөө өнцгөөс хүмүүс зааж байгаа хүмүүс тэгэл зөндөөл байна те. Одоо бол бүр амар их болсон шүү дээ. Тэгэл шүү дээ. Бид нар ч гэсэн нэг жишээ байгаад байна тэгэл. Түгээр буруутгах ч хэцүү, буруутгахгүй байх ч хэцүү. Одоо зүгээр яг нэг санагддаг юм хитрхи бүүстер зодоод тахаар л жоохон нэг санагддаг шүү дээ. Бүр ингээд зогсоо зайгүй нэг нөхөр хараалал миний сургалтыг ав
миний үнтиг ингээл Гэхдээ сургалтын төлбөргүй байвал бүсэлж болно шүү дээ. байж болох л. Төлбөртэй сургалт бүсэлнэ гэдэг чинь арай өөр шít байгаа. Тэгэл ингээл хүчээр ингээл тэгээд хаа надад зүгээр таалагддаг юм уу тэгээд трейдерүүдээ л анхаараарэ гэж. Йоо, миний хувьд ингээд нөгөө шал өөрсдөө шүү. Миний хувьд ингээд арилжааг харахтаа ингээд санхүүгийн ингээд өөр нэг түүл, өөр нэг боломж гэж хардаг байхгүй. Үүнтэй адилхан таад энэ зүгээрс өөрсдөө ингээд яг арилжаа гэдгийг яг юу гэж хардаг болоо. Одоо яг нэг анх ингээд сураад ер нь явж байхдаа ингээд за ер нь арилжаагаар л явах юм байна гэж бодоод одоо болохоор би арай жоох өөр бодолтой болоод одоо нэг арай жоохон сонирхолтой юм хийгээ те тиймэрхүү ингээд арай нэг өөр мэдрэмжүүдийг авах байхгүй. Тэгэл яг арилжаа гэдээ бас ингээд явцсан. Тэгэнгუთ одоо бас нэг сүүлийн үед гэх юм уу бас нэг арай гайгүй нэг үеэр тод учраа олчлоо шүү дээ. Учиргүй ингээд амар алал ингээд байхгүй ч гэсэн учраа олцсон. Ерөнхийдөө өөртөө ингээд гарч байгаа цагууд бас гарч ирж байна те. Арилжаанд зарцуулж байгаа цаг нь аюулгүй багасч идэг ч юм уу. Тийм болохоор бас ингээд арай нэг өөр юмнуудыг бас хийж үзсмээр дээ нөө хүүхд байхдаа боддог байсан мөрөөдөл тиймэрхүү юмнуудаа биелүүлэх ч юм уу те. Тэр нь яг бас мэдээж нэг юм ингээл бүтээх нэг юм үлдээх хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ. Тэгээд яг зүгээр forex-оор бодох юм бол магадгүй 10 жилийн дараа ч юм уу юу ч үлдэх би юу ч ер нь үлдээж чадахгүй байхгүй юу. Зүгээр өөрийгөө болгоол. Тэгэхээр ямарваа нэг юм ингээд юм хийж бүтээж үлдээгээд одоо юу гэдэг чинь тийм нэг яг хүсэл зорилго бол бэйдэн. Тэгээд тэрүүгээ бас удахгүй ер нь орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар бол тийм байхгүй арилжаандаа фокуслж байгаа болохоор цаашдаа бол нэг тиймэрхүү бодолтой байгаад тэгээд тэрийгэ хийгээд явах нь ч гэсэн бас нөгөө талаас жоохон бас сонирхолтой шүү дээ. Одоо бас ингээд жоохон одоо уйтхын чаашийн тий. Гэтэ өөдөж эхэлж ивэл яг болоод байна гэсэн үг гэдэг шүү дээ. Арилжаа чи өөдөртэй байвал арилжаа чи амжилттай байна гэсэн үг гэдэг. Хийцүүрээд ч юм уу тийм. Зав амар ихтэй байж байгаа л. Би бол яг арилжааг яг амьдралын нэг хэм маяг надад бол болцсон байсан. Тэгээ би яг ингээл өдөрт ингээл арилжаа их хугацаанд одоо өмнө бол аюу суудаг байсан. Одоо болохоор ерөөсөө нэг яг нэг харж байгаа л орой Нью-Йоркийн цаг дээр нэгээс нэг 2 цаг, заягтай 3 цаг харцсан. Тэгэл бусад цагаар нь аюу чөлөөт зав зайтай. Тэнгүүд тэр цаг дээр илүү ингээд өөрийнхөө хоббиг хөгжүүлэх юм уу эсвэл ингээд бусад одоо ингээд зүйл дээрээ ингээд анхаарах юм уу. Тийм байдлаар бас зөвхөн. Тэнгүүд өмнө нь би бас ингээд Тамбогт капитал брокероор ингээд ажилладаг байсан байхгүй. Тэгээд хувьцааны брокероор ажилладаг байсан. Тэгээд бас том ингээд дүнгээр хүмүүс ингээд хувьцаа авч заарна те. Тэгээд ингээд харахаас хүмүүсээс тэр хөрөнгө оруулалт бас дээрээс нь бас нэг амьдралын бас нэг юм тэр хувьцаа аваад тэгээд хөрөнгө оруулалт гэдээс гадна тэр хувьцаа аваад тэр хувьцаанаас олж байгаа тэр нэг мэдрэмж авч байгаа тэр мэдрэмжээрээ клубтэй юм санагд. Тэр мөн одоо бас нэлээд том дүнтэй авч байгаа. Тэгэл тэндээс их хэмжээний олон хэмжээний алтан. Тэгэл тэндээс авч мэдрэмж нь бас ингээд хүмүүсүүдийг хараад чухал юм санагдсан. Ашмын үед. Миний хувьд ер нь бол одоо жоохон өөр хаа. Яадаг вэ гэхээр одоо би нэг юм дуртай юм хиймээр байна шүү дээ. Одоо яг нэг одоо түрүүний хэлжсэн Тэмүүлэнгийн хэлсэн шиг нэг баг насандаа мөрөддөг юм хийн гэдэг ч юм уу те. Ийм сонирхолтой гоё юм хиймээр байгаа. Тэгэхдээ тэр зүйлийг хийхэд угаасаа юу арах вэ гэхээр докторт амьдралаа доктортой болгосон байх хэвээр. Тэгээ санхүүгийн хувьд боломжтой байх хэвээр гэдэг хоёр нөхцөл байгаа. Тэнгүү санхүү яг тэр одоо процессыг биелүүлэхэд бол хамгийн одоо боломжтой яг миний өнөөдрийн амьдралын хэм маягт хамгийн боломжтой зүйл нь бас трейд болж таараад тэгээд тухайн зүйлийг хийж яагаад одоо чинь яг миний мөрөөдөл одоо чинь трейд хийж байгаа хүмүүсийн мөрөөдөл би бас трейд гэж боддог байхгүй. Одоо чинь хинч би ингээ сүүлийн амьдралаа одоо магадгүй 50 хүртлээ 60 хүртлээ компьютерийн дэлгэсний ард сууна. Тэгээ амар их мөнгө хий олон. Гэхдээ компьютерийн дэлгэсний ард суун гэдэг амар гоё байх болно гэж мөрөөддөг байх. Трейдер хүний мөрөөдөл трейдер болох биш байх гэж боддتي. Тэнгүүд тэр зүгээр яг мөрөөдлөө биелүүлэхэд тэр тусалж байгаа одоо түүл нь яг чиний хэлснээр түүл юм уу те трейд болоод би болохоор одоо нөгөө нэг Secret Life of Walt Mitty гэдэг кино байдаг шүү дээ. Нэг залуу ингээд
нөгөө нэг юм сонингийн юунд ажилладаг. Тэнгүүтээ сонингийнхоо хамгийн сүүлийн дугаар дээр гарах зураг ингээд тэр зурагчнаас авсан чинь тэр нь байхгүй болсон. Тэгээд тэр зурагны төлөө ингээд амар хэд адал явдлуудтай тулгараад амар олон улсуудаар ингээд ертөнцийн тэрнээс өсөрч мөсрөл. Нэг тиймэрхүү аялал, тиймэрхүү нэг тийм адал явдалтай амьдрал бас амар гоё санагддаг. Ер нь ингэж амьдрал ямар гоё юм бэ гэдэг. Тэр киног үзээд тэр кино ч анх 16, 15, 14 тэр онд нийцсэн баг. Тэр явд үзэл тэндээс нэг тийм мэдрэмж аваад ингэвэл тиймэрхүү амьдралаар амьдран тэрний тулд эхлээд тодорхой хэмжээний зүйлс бэлэн болсон байх шаардлагатай. Тэгээд тэр зүйлүүдээ бэлэн болгохын тулд трейдинг магадгүй түүлээр ашиглана гэдэг ч юм. Тийм байдлаар юу хардаг. За одоо манай подкастын хугацаа дуусч байна. Та хэдэд ингээд хэлэх үг байна уу? Хэцүү үг. Манай дугаарыг хэцүү үг байна. Хэцүү үг. Үгүй тэгэл одоо тэгэл надад ч нэг хэлэх үг алгаа. Тэгэл угаасаа ярилцаж сонирхож байгаа хүмүүс гол нь тууштай байгаад тий нан л хитрхи эрт нөгөө нэг хүлээлт бугарчвал. Тэгээ нөө алжир бас анхлан орж ирж байгаа хүмүүс амар өндөр том мөрөөдөлтэй амар том үедээ орж ирдэг тий бодит өрсөн дээр буухаар амар хэцүү шүү. Тэгэл ингээл мөнгө олчихно гэл тэмхүү контентууд юу нь бол аягүй их байдаг. Та энийг сураал санхүүгийн эрхчлөөнд хөрмөр гэдэг тий бодит амьдрал дээр тийм байхгүй шүү. Тэг хэцүү тэгэл амар хэцүү замуудыг бол юу нь туулахгүй юу байна. Тэгэл тийм болохоор жоохон хүлээлттэй ингээд багсгаад орж ирэхдээ жоохон бэлтгэлтэй тий би бас нэг 2 жил шанаж магадгүй шүү гэж бодолтой ч юм уу яа. Тэрийгэ зохицуулаад төлөвлөгөөтэй бас орж ирвэл зүгээр баг. Энэс ингээл юуг орж ирэл зөндөө хүмүүс нүдэн дээр бас хэцүү шттэ. Тэгэл тэр нөө community интер ингээд ягаа явдаг болохоор чинь тэнцэнэс чинь айгүй хүмүүс холбогдно. Одоо чат матаар бичээд идэх байхгүй. Яах вэ? Би одоо яах вэ? Тэ. Нөө миний ингээд бурхан залбирч исэн үе шиг болцсон хүн байгаад байгаа шүү дээ. Яах вэ? Би тэгэхээр яалтай билээ яаж чадахгүй шүү дээ. Би тэгэл тухайн хүний өмнөөс одоо тэг инг гэж хэлж чадахгүй. Тэрийг чинь харчаад би өөртөө яах вэ гэж бодож байгаа юм чинь гэж шүү дээ. Тэгэхээр тийм бити байгаараа тэгэл гоё л явжсэн зүгээр их та. Вау, баярлалаа. Монголын үе. За яг ер нь санхүүгэл сайн зохицуулаар л гэж хэлээ та. Тэгээд бас олж байгаа ч үе байгаа, алдж байгаа ч үе байгаа. Гэтэ хитрхи их оллоо гэдээ баяр хөжлөхгүй, алдлаа гэдээ бас хитрхи готож болохгүй. Гэтэ ямар ч тогтмол тэгээд санхүүгээр нь анхнаасаа ингээд ялангуяа анхлан сурч байгаа юмсан илүү сайн тогтвортой байлгаараа дуусаа алдж байгаа юм чинь тэгэл хэцүү шүү дээ. Тэгэл одоо тэгэл цаана зээл байгаа. Тэгэл ажиллаа ингээ хаяад аль чараа ингээл урдаг ч юм те. Тэгэхээр тэрний цаана бол одоо санхүү явж байгаа санхүүгээр байна. Тэгэл маш олон асуудлууд явж байгаа учраас санхүүгээл сайн зохицуулж одоо хянах нь бол чухал юм. Тэгээ зээл битгий аваарай. Зээл аваад тэгээ бүр ингээд альчаагээ талцчих бүр хэцүү байдалд орно. Тэгэхээр ер нь санхүүл хамгийн чухал даа. Тэгээ нэг зүйлээ ерөнхийдөө бол бас нэлээд сайн судлах хэрэгтэй. Тэгээ тухайн зүйлдээ илүү мастерлах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд эсвэл нэг одоо арилжааны дундаас нэг зүйлийн илүү ингээл одоо онцгойлж авч үзэл тэрийгэл ингээл аа байгаас болж. Тэгэл эн чинь нөгөө нь ингээл бас онол дээр ч гэдэг нь абсолют давуу тал гэж байдаг тий. Тэгэхээр тэр чинь ингээд дараагийн ингээд зүйл судлах юмны чинь үндсэн суурь болчдөг учраас тэр бол аюул чухал. Тэгэл олон юм зүйл судалж байхад нэг юм сайн судлаад тэгэл тэн дээр ингээд босоод явчих юм бол чухал болов гэж боддог. Баярлалаа. Миний хувьд болохоор би нэг юм сүүлийн үгээ нэг тийм харьцуулал дүгнэлт дээр дуусаа гэж утсан. Ямар харьцуулалтай вэ гэхээр яг миний нөгөө надад яг юм төрж исэн бодлохгүй 2 жилийн өмнө тэр нь яасан бэ гэхээр одоо Камбож гэдэг улс байдаг те. Тэр улсын хамгийн анхны крипто эксченжийг хамгийн том крипто эксченжийг Монгол компани хийсэн. Тэр Монгол компанийн багт би үйл ажиллагаа хариуцсан менежер ажиллаж байгаа. Тэгээд тухайн тэр улс руу тэр анхны крипто эксченжийг криптотой цуг ингэж одоо имплемент хийх гээд тэр багт нь ороод 2 сарын хугацаатай ажиллаж амьдрах гээд тэгээд яг тэр ажлыг аваад очоод тэгээ судлаад үзсэн чинь тэр зах зээлийн одоо судалгаа хийгээл хүмүүстэй насрыг ярилцлага хийгээл ингээл явж байгаа шүү дээ. Тэнгүүт би юу гэж утсан бэ? Явж ивчаад тэгээд ирээд юу гэж утсан бэ гэхээр
Одоо ингээд хүмүүс ярьдаг шүү дээ. Америкийн зах зээл тэр юмнуудаас одоо ингээд Монголд хэдэн жилээр хоцорч ийн гэдэг ч юм уу. Тэгвэл тэнцээ байгаа улс ингээд бидний Монголын өнөөдрийн авж байгаа тэр сервис авж байгаа бүх юмнаас магадгүй 5-аас 10 жилийн хоцрогдсон байгаа. Тэр зүйлийг ойлгоход амар хэцүү. Магадгүй энэ чинь асар их тийм муу кейсүүд ч гарах байх ингээд амар тийм хоцрогдсон байгаа. Нөгөө талд бид нар энэ ингээд дотоодын брокер нь байна. Ингээд бүр ингээд подкаст хийгээ сууж ийн. Тэр бүх мэдээллүүд нь байна. Амар их community-нүүд нь байна. Зах зээл нь бэлэн болсон байна. Ийм ингээд бэлэн өмнө дээр хүмүүс арилжаа хийж эхлэж байгаа учраас айгүй тийм давуу талтай байгаа шүү. Тэгэхээр анх сурж байгаа хүмүүс тэр бүх зүйлсээс одоо мэдээлэлтэй илүү фильтртэй хандаад тэгээд тэр бүх зүйлүүд тэр илүү одоо тэр бэлтгэсэн байгаа зүйлүүдийг маш сайн ашиглаад тэгээд арилж байгаа эхлүүлээрээ тэгээд санхүүгийн эрсдлээ асар сайн тооцоорол гэдэг хоёр зүйлийг хэлэх юм байна да. Вау. Баярлалаа. За манай подкаст маань ингээд дуусч байна. Тэгээд энэ удаагийн дугаартай маань Esk Station Lounge хамтран ажиллалаа. За тэгээд дараагийн дугаарт уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. За урьж оролцуулсанд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Ирсэн баярлалаа.